Хот өндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи болон хот өндөр сувгийн алтан гишүүд ивэнтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот өндөр сувгаар болон ТV телевизээр за мөн 83.3 107 стелгоны хот өндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэндагий. Өдрийн мэнд хүргэе. Сайн явж ирсэн үү та? Сайн явлаа. Яваад ирлээ. За яаж унших юм бэ? Huawei гэх юм уу, Huawei гэх юм уу? Ер нь бол Huawei л гэдгийг юм байна л да. Тэгээд бид нар чинь Huawei-гээ яриа сурцсан юм байна. Би ч гэсэндээ Huawei-гээ яриа сурцсан. Уул нь зөв нь Huawei л гэж хэлэх юм унших юм байна. Тэгэхээр хоёлаа одоо Huawei гэдгээр явсан дээрөө Huawei гэдгээр явсан дээрөө. Сурсан таснараа л явсан дээр ах та. Huawei гэдгээр яриа авчтэй. За Америктэй тэгээд юунаас болоод маргалч. За Huawei компани Америкийн нэгдсэн улсын баг дайсан босон тий энэ дуйлан шууган 2016 18 онд бүр нэлээд ирчээ авч исэн гэдгийг хүмүүс мэдэх байх гэж бодож байна. Технологийн ертөнцийн бол хамгийн маргаан дагуулсан геополитикийн хурцтмал байдлыг үүсгэсэн нэгэн хэрэг яригдана. За тэгээд хятадын технологийн авраг том компани Huawei компани эсрэг Америкийн засгийн газрын явуулсан олон жилийн тэмцэл, хориг арга хэмжээ, за тэгээд шүүх хурлууд, тагнуулын с 'жиг таамгууд зэрэг олон асуудлууд энэ хэрэг дээр хөндөгддөг. За энэ хэрэг бол зүгээр нэг юм Huawei гэдэг юм хятадын нэг компани тухай биш. Харин орчин үеийн технологийн хөгжил, улс орнуудын гадаад харилцааны дайн гэж хэлж болно. Тэгээ кибер аюулгүй байдал, эдийн засгийн өрсөлдөөний тухай яригдах юм сургамжтай түүх юм аа. За бүгдээрээ мэднэ Huawei гэдэг бол одоо дэлхийн хамгийн том телекоммуникашн компани болцсон байгаа тийм. Энэ тоног төхөөрөмж, гар утас, компьютер үйлдвэрлэдэг, за сүлжээ энтергээд одоо ер нь хятадтай бол монопол шүү дээ тийм. За энэ компани бол Америкийн нэгдсэн улсын дайн болсон. Энэ асуудал нь 2012 оноос эхлэлтэй. За 2021 онд Huawei компани санхүүгийн захирал Мэн Ванжоу гэдэг эмэгтэйг Канада улсад нөгөө баривчилж авсан үйл явдлаар гээд үргэлжилсэн барьчдаг боловч. Тийм нөгөө Канада улсад дамжин нислэг хийх гэж яхад нь Канада улсын цагдаа нар баривчлаад дэлхийд даяар дуйлаа шүүгэн болж ирсэн шүү дээ. За тэр маргаан хүртэл үргэлжилдэгэ. За эхлээд энэ Huawei гэдэг компанийн түүх өсөлт хөгжилтийн талаар ярьж өгье. Huawei Technologies гэдэг компани бол анх 1987 онд Хятадын Шинжэн хотод байгуулагдсан байдаг. За үүсгэн байгуулагч нь Ren Fengjie гэж Хятадын ардын чөлөөлөх армийн инженер байсан хүн байдгийн байна. За энэ Ren Fengjie бол армийн ажлаа өгснөөхөө дараа Huawei гэдэг нэртэй компанийг байгуулад за энэ компанид бол эхэндээ гар утасны юм сэлбэг үйлдвэрлэдэг компани байсан юм байна. За тэгээд аажмаар дэлхийн одоо хэмжээний энэ телекоммуникацийн компани болтлоо өнөөдөр хөгжөөд байгаа үлээ. За өнөөдөр Huawei гэдэг компани бол 5G сүлжээ, ухаалаг гар утас, компьютерийн тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүд дээр алдартай болсон дэлхийн 170 гаруй оронд албан ёсны салбартай үйл ажиллагаагаа явуулдаг юм том дэлхийн групп корпорац хэмжээний болсон байгаа. 2020 оны байдлаар компани орлого нь 100 тэрбум $аар давсан гэсэн юм тоо мэдээ байлээ. За энэ Huawei гэдэг энэ компани өсөлт хөгжилтөд тэ хятадын засгийн газрын дэмжлэг яалтчгүй маш чухал үүрэг гүйцэтгсэн гэж олон хүмүүс үздэг. За Huawei компани одоо түүхэнд нь аваад үзэх юм бол яг хятадынхаа төрийн өмчөд маш олон компани банкнуудаас ингээд зээл авч гадаад зах зээлд өрсөлдөх боломжоо өөртөө бүрдүүлж авсан байдгийн байна л да. Тэгэхээр энд бол тэгж хэр баргийн компани авч чадах зүйл биш. Яалтчгүй төрийн оролцоо байсан, төрийн дэмжлэг хүчээр ингээд татаас байсан гэж бол олон хүн үздэг шалтгаан болдгийм байна. Нэгдүгээрт. За тэгээд хоёрдугаар бас нэг шалтгаан бол хятадын дотоодын хууль тогтоомж за одоо нөгөө манайхаар бол хар хайр цэгний бодлого гэдэг юм уу те Huawei зэрэг ийм компаниудыг үндэсний аюулгүй байдалд нь маш ач холбогдолтой одоо стратеги ач холбогдолтой гэдэг юм уу те
жинхэнэ стратегийн салбар байхгүй энэ өөрөө технологийн салбар чинь одоогийн энэ 90 зууны үед. Тэгэхээр энэ зэрэг компаниудыг хятадын төр засгийн бодлогоор ингэж зориудаар дэмжиж гэж хөгжүүлж идэг. Тэгээ дээрэс нь төрийнхөө оролцоог барьж идэг. За үүнийх нь хариуд нь тухайн компани нь засгийн газрынхаа үйл ажиллагаанд тусалж тагнуулын үйл ажиллагаа ч гэдэг юм уу ингээд төрийн бас зарим нэг үүргийг гүйцэтгэх шаардлагатай болдгоо гэсэн ийм таамаг бас байдаг. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллагын хувьд бол маш том асуудал болсон. 2012 оны Америкийн нэгдсэн улсын конгрессийн тайланд Huawei компаниг хятадын айрам засгийн газартай нягт холбоотой гэж бол шууд тодорхойлсон байдаг. За энэ тайланд дурдсанаар Huawei-гийн тоног төхөөрөмжүүдээр дамжуулан хятад улс тагнуул хийх боломжтой болсон гэж дүгнсэн байдаг юм байна. Huawei компани өөрөө бол энэ асуудлыг үгүйсгдэг. За бид нар бол ингээд жирийн бизнесийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа юм хувийн компани гэж мэдэгддэг. Гэхдээ бодоод үзэх юм бол нөгөө үүсгэн байгуулагч Ring Fengzhou гэдэг хүн чинь өөрөө хятадын айрамд ингэж насаараа шахуу ажилласан ийм хүн байгаад байгаа гарал үүсэл нэ тэ. За үүнээс гадна бас нэг цэжиг төрүүлээд байдаг, эргэлзээ төрүүлээд байдаг нэг асуудал бол энэ Huawei гэдэг компани дотоод бүтцэн юм байна. Тэр нь бас их сонирхолтой. Тэгээ энэ бүгдээс нь харах юм бол энэ зүгээр нэг бизнес явуулаад тэр нь дэлхийд дахинд ингээд өргөжцсөн юм бас биш гэж харагдах нэг үнцэг болоод идэг байхгүй улс төрийн тэмцэл шахуу ингээд дэлхийд дахиар өрнөхөд хүргэж исэн. За тэр сонирхолтой дотоод бүтцийг нь ярьж өгье. За үндсэн компаниуд нь гэвэл Huawei Technologies гэдэг энэ компани бол Huawei-гийн үйл ажиллагааны гол цөмөн байдаг. За тэгээд Huawei Investment and Holding гэдэг нь болохоор яг толгой компани гэсэн үг. Ингээд хамгийн дээдлэлт нь Huawei Investment Holding, тэгээд доотлолт нь Huawei Technologies гэдэг яг гол үйл ажиллагаагаа явуулдаг ийм компани байдаг байна. Ингээ охин компанитай тий. За тэгээд засаглалын бүтцэн болохоор одоо эрх барих шийдвэр гаргах дээд түвшний байгууллага нь төлөөлөгчдийн комисс гэж байдаг юм байна. Манайхаар бол нөгөө хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг шиг тий. Тэгээд төлөөлөгчдийн комисс гэж байдаг. За тэгээд энэ нь компанийн төлөөлөл удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлөө сонгож томилдог. Одоо энгийнээр ойлгох юм бол яг компани хувьцаа эзэмшигчдийн бүх нийтийн хурал гэдэгтэй адилхан. Тийм байна. Тэгээд тэндээсээ компани төлөөлөл удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлүүдэд томилж идэгөө гэсэн үг. За энэ хүү харин төлөөлөгчдийн комисс гэдэг байгаа нь шүү дээ тийм. Одоо яг хувьцаа эзэмшигчдийн хурлыг яадаг вэхээр шууд ингэж нийтэд зарлаад ирэх бүхий этгээд нь оролцох эрхтэй хувьцаа эзэмшигч нар хуралдаа оролцоод ингэ боломжтой байдаг бол яг энэ Huawei компанийн төлөөлөгчдийн комисс нь болохоор хувьцаа эзэмшигч ажилчдаа сонгогддог гэж байгаа. Тэр төлөөлөгч нар нь хуралд орох. Тийм үү. Тийм. Тэгээд одоо тэр ажилчдаа сонгогдсон төлөөлөгч нараас энэ одоо хурал нь бүрдэж тэгээд ингээ компани үйл ажиллагааг явуулдаг ийм бүтцтэй механизмтай юм байна. За тэгээд энэ компани үүсгэн байгуулагч Ring Fengzhou бол компани удирдлагад байдаг ч гэсэн яг компани 100% хувьцааг нь аваад үзэх юм бол яг энэ хүн өөрөө 1-1.4% хувьцааг л эзэмшдэг. Бусд нь бол дандаа одоо ажилчдад байдгаа гэсэн юм бүртгэл. Яг энэ албан ёсны яг ингээд нөгөө нэг за иргэн чи Huawei-гийн ажилтан байлаа гэж бодоход чиний нэр дээр тэр хувьцаа ерөөсөө ирдэггүй. Huawei компани ч 194,000 гаруй ажилтнтай гэж байгаа байхгүй юу? 2019 оны байдлаар одоо хэд болсон юм ба. За тэгээд эдгээрээс 104,000 гаруй нь одоо ажилтан хувьцаа эзэмших эрхтэй гэсэн байна. За тэгээд энэ бол ажилчдын энэ хувьцаа эзэмшигч төлөвлөгөө буюу одоо employee shareholding scheme гэж одоо төлөвлөгөөний дагуу хэрэгждэг. Хувьцаа эзэмшигч ажилтан бол зөвхөн ашиг хүртэх боломжтой компани жилийн орлогоос ч гэдэг юм уу тухайн юунаасаа. Гэхдээ яг хувьцаа эзэмшигч шиг санал өгөх ч гэдэг юм уу тэг хяналт юу хэрэгжүүлэх ч гэдэг юм уу ийм бол яг бидний ойлгодог хувьцаа эзэмшигч шиг ирэх байхгүй гэсэн үг. Тэгээ ийм нэг сонирхолтой схем компани дээр нь хэрэгжүүлдэг байгаа юм. За тэгээд Huawei Holding компани хувьцааг бол нөгөө толгой компани шүү дээ тийм. Хувьцааг нь Ring Fengzhou ойролцоогоор 1% нь эзэмшдэг. За Huawei Investment Holding
гийн хувьцааг нь үйлдвэрчний эвлэлийн хороо одоо нөгөө ажилчид 99%-ийг нь эзэмшдэг. Одоо сони юм те бас. тий. Өөрөө үүсгэн байгуулчаад байдаг. Тэгэхээр нэг ганцхан хувьцаатай. Ганцхан хувьтай. Тэгэнгүүтээ бусдыг нь үйлдвэрчний эвлэлийн хороо ажилчдын нэрийн өмнөөс эзэмшдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл чи Huawei-гийн ажилтан байсан ч гэсэн чамайг төлөөлөөд тэнд хороо эзэмших болохоос яг чам дээр бол байхгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа бах те. Энэ одоо үйлдвэрчний эвлэл нь бол уул нь бол ингээд зүгээр ийм дамжуулагчийн үүрэгтэйгээр нэрийнх нь өмнөөс хувьцаа эзэмшдэг нэг ийм байдалтай гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд ажилчид нэг виртуал нэг юм фантом хувьцаа эзэмшдэг гэсэн юм байна. Тэр үйлдвэрчний эвлэлийн дарга гэж хүн бодвол хамгийн эрх мэдэлтэй хүн. Маш эрх мэдэлтэй. Тэгээд энэ хятадын хуулиараа бол энэ үйлдвэрчний эвлэлүүд дандаа төрийн хяналттай, төрийн зохицуулттай, төрийн оролцоотой байдаг. За тэгвэл төрийн компани шүү. Ер нь бол яг энэ асуудлаас нь болоод Америк чинь ингэж үзээд байгаа байхгүй юу? Үүсгэн байгуулагч 1%. За тэгээд төр нь ингээ бүрэн хяналтаа тогтоогох, бүрэн чиглэл өгөх боломжтой 99% байна гэж үзээд байгаа нь бас нэг бодлогын аргагүй ч юм шиг те. Америкийн зүг байна уу? Яг одоохон. За тэгээд ажилтан юм шүү дээ. Хэрвээ ажилласаа гарах юм бол энэ хувьцаагаа буцааж өгөх ёстой ийм үүрэг хүлээдэг. Тэгээ хэрвээ чи хувьцаа эзэмшигч яг жинхэнэ хувьцаа эзэмшигч байсан бол ийм үүрэг хүлээхгүй шүү дээ тий. Чамайг яаж ч хүчээр одоо хувьцаагч авах гэж оролцсон энэ бол боломжгүй зүйл. Энд бол чи ажилласаа гарлаа бол хувьцаагаа баяа гэх нэ шүү дээ. Тийм схемтэй бодит хувьцаа эзэмшил биш юм байна. За Huawei өөрөө ямар ч тийм засгийн газрын байгууллага эсвэл ийм гадаад байгууллага хувьцаа эзэмшдэггүй гэж мэдэгддэг. Гэхдээ түрүүнд хэлсэнтэй хятадын энэ хуулиуд нь ялангуяа үйлдвэрчний эвлэлийн хууль нь өөрөө аливаа үйлдвэрчний эвлэл ингээд өөрийнхөө одоо төрийн нөлөөнд ор байлгадаг учраас төрийн нөлөөтэй гэж үзээд байгаа одоо энэ гол үндсэл юм байна. За тэгээ бас нэг сонирхолтой мэдээлэл байсан нь хятадын коммунист намын салбар нь энэ Huawei дотор байдаг гэж байгаа. Huawei-гийн компанийн дотор нь байж идэг гинэ. Тэгэхээр эндээс чинь харах юм бол компани шийдвэрт энэ хятадын нам гэдэг бол ямар коммунист намчууд ямар том эрх мэдэлтэй шийдвэр өгөгч бүдүүн дарга үлээ те. Тэгээ энэ компани дотор нь байрлаж идэг гэхээр ингэж таамаг төрхөөс ч өөр аргагүй мэтээ. Тэгээ наач баг таамаг шууд батлагдаад явчих шиг бол. Тийм. Тэгтээ яг албан ёсны шүүхийн шийдвэр ч гэдэг юм албан ёсны баримт бол байхгүй тий. Төрийн эзэмшилд шууд байгаа гэдгийг одоо нотлох боломж бол байхгүй гэсэн үг. За тэгээд Huawei-гийн энэ бүтэц бол хятадын бусад компаниудтай харьцуулах юм бол тийм өвөрмөц байдалтай байдаг. Ажилчдыг илүү урамшуулгад чиглэсэн гэж нэгэ тайлбарладаг ч гэсэн тий олон улсын ийм маргаан үсгэхэд хүргэсэн байдаг юм байна. За Америкийн нэгдсэн улсын санаа зовнил тагнуул сэжгийн талаар хоёлаа ярээ тэрний өмнө хоёлаа хамтран ажиллагч танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи ивент итгэж байгаа. За on time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассин програм, кассин тоног төхөөрөмж юм байгаа юм. За ийм банктай хамтраад шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ одоо үзүүлж байгаа. За on time-ийн гол онцлог нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгохтойгоор бусдаас ялгарч байгаа. За on time-ийн программыг Монгол орон даяар байдаг 6, 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% буюу 2 дэлгүүрийн нэг нь ашигладаг юм байна. Үүн чинь манайхаар рекламд болох хэрэг байгаа юм гэж. Маш олон хэрэглэгчтэй байна тийм ээ. Тийм байна. За on time-ыг сүүлийн 6 сар хэрэглэж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банкнд очихгүйгээр байгаа газраасаа бизнес аппликейшнаар авах боломжтой гэж. Энэ бүр юу юм бэ те? Хэрэглэгчээ бүр маш дэмжиж байгаа ийм бодлого байна те. Тийм байна. 6 сар хэрэглээл 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой гэж. Энэ чинь яг нэг зарим үе дээр юу ячдаг ч мөнгөгүй болдог ч юм уу. Эргэлтийн хөрөнгөгүй болчдөг. Яг үнэ. Энэ үед бол зөвхөн амь тариа болсон маш чухал юм үйлчлэг байна. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгч нарт бол үнэхээр тус болно шүү. Тийм. За мөнгө тус аппликейшнаас шимтгэл багтай банкны карт уншигчаа захиалаад байгаа газараа хүргүүлээд авах боломжтой байна. За та хараахан on time кассин програмыг хэрэглэж болж амжаагүй бол on time гэсэн Facebook-ийн хуудас байж байгаа. Ийшээ чат бичээл
хэрэглэгч болчих боломжтой байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 77 77 34 44 дугаар утаснаас авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За Америкийн нэгдсэн улс үүн дээр санаа зовж эхэлнэ. За Америкийн засгийн газар Huawei үндэсний аюулгүй байдалд занал хийлэл үзүүлж байна гэдэг энэ байр суурь бол 2000 оны ихэнх үеэс бол эхэлсэн байдгийм байна. 2003 онд Америкийн нэгдсэн улсын Cisco Systems гэдэг нэртэй компани хятадын энэ Huawei Technologies компаниг өөрийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэж үзэж шүүхэд анх өгж исэн. Энэ маргаан нь Huawei-г Cisco-гийн iOS интернет юу гэсэн үг юм бэ энэ чинь ер нь яг гэдэг чинь интернет биш юу юм Internet Work Operating Systems гэсэн үг юм байна. Энэ юу гэж бодохгүй. iOS. За энэ програм хангамжийнх нь их кодыг нь хуулбарлсан, за патентуудыг нь зөрчсөн, хэрэглэгчийн гарын авлага болон бусад баримт бичгийг нь хуулбарлсан гэдэг ийм үндслээр шүүхийн маргаан үүсгэж исэн юм байна. Ханаас эхлээд яасан хэмжээ? Энэ Cisco гэдэг компани. Cisco юм. Тийм, Cisco Systems гэдэг нэртэй компани айл 2003 онд Huawei-г. За тэгээд Huawei бол мэдээж энэ асуудлыг бүрэн нэхэмжлийг бол бүрэн үгүйсгэжсэн. За зарим кодыг бол 3 дахь талын хөгжүүлэгчээс авсан. За интернетэд нээлттэй байсан мэдээллийг бид нар бас авч ашигласан гэдэг ийм мэдээллийг тухайн үедээ өгч ирсэн. За гэхдээ шүүхтэр хэрэг маргаан шийдвэрлэгдэх явцад Huawei зарим код ойролцоогоор одоо нийт кодуудынхаа гэх юм уу 2% орчмыг нь хуулбарласнаа бол хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Cisco-гоос. Тийм. За тэгээд энэ маргаан ойролцоогоор 1 жил гаруй үргэлжлээд 2004 оны 7 сард шүүхээр гадуурх тохиролцоонд бол хоёр тал хүрсэн байдаг. Huawei компани энэ зөрчилтэй код, гарын авлага зэрэг нөгөө энэ Cisco гэдэг компаниас хуулсан баримтуудаа бүгдийг өөрчилсөн. Дэлхийд даяар энэ маргаан дагуулсан кодуудыг ашиглахаа хориглосон. Одоо хориглохоос татгалцсан гэх юм уу ашиглахаасаа татгалцсан. За тэгээ энэ хариуд нь болохоор Cisco гэдэг компани нэхэмжлээ эргүүлэн татсан. За яа өөр бол тийм энэ маргааны талаар нарийн шир юм огт цацагдаагүй. Мэдээж үнний дүн тохирсон байж таарах нь. Тэгээ энэ хэрэг ингэсгийгээд шийдвэрлэгдсэн ч гэсэн Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллагууд энэ Huawei гэдэг компанийг хятадын засгийн газрын гар хөлөө гэж харж эхэлсэн үе нь яг эндээс эхэлдэг юм байна. 2012 оны Конгрессийн тайланд Huawei болон ZTE гэдэг нэг компани байдаг шүү дээ. Энэ хоёр компанийг Америкийн нэгдсэн улсын сүлжээнд ашиглахыг ажиллахыг нь хориглох ийм зөвлөмжийг өгсөн байдаг юм байна 2012 онд. За тэгээ энэ тайландаа бол юу гэсэн гэхээр Huawei-гийн тоног төхөөрөмжөөр дамжуулан хятадын одоо засгийн газар улс төрийн тагнуул хийх за тэгээ кибер халдлага үйлдэх бүрэн боломжтой болж гинэ гэж бол бичсэн байдаг юм байна. За гол шалтгаануудыг нь дахиад энэ дээр тайлбарлаад өгье. Яагаад тагнуулын зорилгоор ашиглах боломжтой гэж эдгээр үздсэн бэ гэдгээр. За түрүүнд дурдсан те Huawei компаниг хятадын коммунист намтай шууд цэрэг улс төрийн маш нягт холбоотой гэж бол үздэг. За хятадын хуулиуд энэ жишээ нь 2017 оны үндэсний тагнуулын хууль гэж байдаг юм байна л да. Энэ хуулиар компаниудыг засгийн газрын явуулж байгаа тагнуулын үйл ажиллагаанд хамтран ажиллахыг шаарддаг юм энэ хуулиараа. За тэгэхээр энэ Huawei-гийн энэ тоног төхөөрөмжүүдэд ямар нэгэн байдлаар нэг backdoor үүсгэхтэй боломжтой, нууц нэвтрэлт үүсгээд ашиглах боломжтой эрсдэлтэй байна гэж үзсэн ба Америкийн тагнуулын байгууллагууд. За тэгээд энэ нь бол юу хамаарж ийн гэхээр нөгөө 5G сүлжээ байна, тэ гар утаснууд нь байна гэх мэтчлэн ингээд мэдээлэл дамжуулах тоног төхөөрөмжийн девайсууд энэ бүгдээрээ дамжуулаад хэрвээ backdoorтой байх юм бол бүх мэдээлэл алдагдах нь шүү дээ, тэ. Тэгэхээр энэ маш том эрсдэл байсан гэсэн үг. За тэгээ үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг бас дурдсан байдаг. За энэ дээр за хуулийг нь дурдсан юм чинь дахиад дурдаад яах вэ? За өөр улсууд бол яг энэ Америкийн нэгдсэн улсын энэ жишээнээс санаа аваад гэх юм уу Австрали, Их Британи зэрэг улсуудад ижил шалтгаанаар Huawei-гийн энэ 5G тоног төхөөрөмжийг нь хязгаарсан байт юм ашиглах
ашиглахаа, усдаа ашиглахаа. Ялангуяа төрийн байгууллагууд, төрийн ажилтнууд одоо Huawei хятадын энэ гар утаснуудыг ашиглахыг юм хориглох гэх юм уу, ашиглахаас татгалзахыг зөвлөсөн ийм зөвлөмжүүд гарч исэн юм байна удаа дараа. За тэгээ яг энэ ингээд нотлогдсон юм уу? Яг Huawei-ийн backdoor хийсэн юм уу? Яг тагнуул хийсэн юм уу гэдэг нэг асуулт гарнаа да тий. Тий. Одоо бол би Америкийн талд л байгаа юм. Тий. Яг ингээд тий боломжтой шүү дээ тий. Яг тэгтээ яг хятадууд тэгсэн юм уу гэдэг нэг асуулт гарч ирнэ дээ. Тэгээ би бас тэр талаар нэлээд хайж үзлээ л дээ. Яг ингээд бүр бодтой тийм баримт энэ Америкчууд олцсон юм болов. Тэгээд эдгээр бүр ингээд байгаа болов гэд тэр конгрессийн тэр тайлан дүгнэлт юмнууд нь байгаа да. Тэрэн дундаас нь ч гэсэн хайж үзлээ. Яг юм шууд тодорхой тийм нотлох ойронд бол ерөөсөө за ямар ч гэсэн олон нийтэд бол ил байхгүй мөлий. Ерөөсөө байхгүй. Гэхдээ нэг юм нэг дандаа дурдж байгаа мэдээлэл нь юм болцсошгүй эрсдэлтээр гээд ингээд дурдаад байгаа шүү дээ. Гэхдээ нэг юм нэг зарим сонирхолтой мэдээллүүдийг, чухал мэдээллүүд байдгийм байна. 2022 оны FBI-гийн мөрдөн байцаалт энэ одоо асуудал дээр ажилласан байдгийм байна. Одоо FBI. За тэгээ FBI-гийн мөрдөн байцаалтаар юу гэж гарсан гэхээр энэ Huawei-гийн тоног төхөөрөмжүүд нь за ялангуяа одоо юу гэдэг за гар утас нь яг өөр биш зэ. Харин тэр нэг cell tower гэдэг нэг юм байт юм байна шүү дээ. Одоо ингээд бид нар мэддэг нөгөө өндөр байшингууд дээр ингээд сүлжээ цацдаг нэг тоног төхөөрөмжүүд байгаад байдаг шүү дээ. Антеннууд. Тэр cell tower гэж нэрлэдэг юм байна. За энэ cell tower-ууд нь Америк нэгдсэн улсын цэргийн баазуудын ойролцоо байрлахтаа цэргийн холбоог за тэр дундаа цөмийн зэвсгийн удирдлагатай холбоотой тэр сүлжээг нь саатуулах за сонсох боломжтой гэж тогтоосон байдаг юм байна. FBI-гийн мөрдөн байцаалтын шалгалтаар нь. За тэгээд энэ cell tower дээрх тоноглол гэдэг нь одоо хамгийн гол зүйл нь антенн байгаа байхгүй юу? Нөгөө дохоог хүлээн авдаг, цааш нь дамжуулдаг. За тэгэхээр эдгээр тоног төхөөрөмжүүд нь одоо ихэвчлэн маш өндөр цамхагийн дээр байрладаг. Эсвэл нэг тийм өндөр цамхаг маш тийм том сүлжээ татдаг, дохоо хүлээж авдаг, дамжуулдаг ийм юуны ойролцоо суйрлуулагддаг ийм төхөөрөмж байт юм байна. Тэгээ 4G, 5G сүлжээний маш чухал хэсэг нь болдог. За Huawei компани яг ийм cell tower болон base station hardware-үүдээ Америкийн нэгдсэн улсын Midwest мужид байрлах ийм цамхагуудаар олноор байрлуулсан байсан юм байна. За тэгээд энэ нь Америкийн нэгдсэн улсын одоо тэр эргэлзээ гэх юм айцыг нэмэгдүүлсэн байх нэ. Тийм байна. За тэгээд бас нэг бусад холбоотой үйл явдал гэх юм бол Америкийн нэгдсэн улсын засгийн газар Huawei-г Ирантай холбоотой асуудлаар Ираны эсрэг тавьсан хоргийг нь зөрчсөн. За мөн технологийн нууцыг хулгайлсан гэдэг үндслээр бол шүүхэд өгж маргаан үсгсэн байдаг. За энэ асуудал нь болохоор яг Huawei-г тагнуул хийсэн гэсэн асуудал ерөөсөө биш. Харин Америкийн нэгдсэн улсын Иранд тавьсан хоргийг нь зөрчсөн буюу Huawei компанийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаад Ираныг Америкийн нэгдсэн улсын хоригоос зайлсхийхэд нь тусалсан гэдэг ийм үндслээр одоо Huawei-г буруутгажсэн. Тэгээ мэдээж Huawei компани энэ буруутгалыг үгүйсгэжсэн, ямар ч нотлохоо байхгүй гэж мэдгцээр байсан. За тэгээд энэ асуудал дээр Их Британи бүр Huawei-гийн бүтээгдэхүүнүүдийг шалгах тийм лаборатори байгуулад шалгалт явуулаа шалгаад бүгдийг ингэж үзэж байгаа шүү дээ. Тэгээд ямар нэгэн эрсдэл байхгүй байна гэж дүгнэлт хүртэл гаргаж ирсэн юм байна. Сонирхолтой. Манай найруулагч нэг зураг өгсөн байна. Түрүү нэг юу гэсэн штэ. Midwest мужид цөмийн байгууламжийн юутай ойрхон гэдэг. Тэгсэн чинь үнэхээр л ойрхон юм зураг харагдлаа л да сая. Тэгээ ийм ойрхон тавина гэдэг чинь үнэхээр хартгаас чарахгүй юм. Харин тийм. Ер нь бол бүх мэдээллийг аваад тэгсэн чинь тэр авж байгаа газар нь засгийн газартайгаа хамтарч ажиллаад байвал хин ч гэсэн хартна. Би ч гэсэн одоо Huawei барьдаг энийг болчмаар санагдаад байна. Миний мэдээлэл ч юугаа их үү гэдэг. Хэд ч хэрэг бах уу гэж. За тэгээд ер нь бол ингээд Америкийн нэгдсэн улсын засгийн газар болцсошгүй эрсдлийг үндэслээд 2018 оноос эхлээд энэ Америкчуудыг энэ Huawei-гийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулад за 2019 онд Huawei-г Entity List-д оруулж исэн. За энэ юу юм гэхээр Америкийн нэгдсэн улсын компаниудыг хамтран ажиллахыг одоо
хоригдсан гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол одоо технологиг нь Америкийн нэгдсэн улсын технологиг Huawei-д нийлүүлэх эсвэл Huawei-тэй ямар нэгэн байдлаар хамтран ажиллах, экспортлох юу гэдгийг энэ бүх ажиллагааг нь хоригдж байна гэсэн үг байхгүй юу? Ерөөсө тэгэхээр бүрэн хаалгаа хаачлаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд яг уу одоо Huawei-г хүнд байдалд оруулах гэж үзэж байгаа юм л да. Яг тэгэхээр тухайн үед чинь Huawei гэдэг компани чинь чип энтрээ бүгдийг Америкээс авдаг байсан юм байна лээ. За тэгээд Тайван нөхгүй тэгээ Америк нөхгүй болчих. Тэгээ энэ бол зөвхөн Америкийн нэгдсэн улсад төдийгүй холбоотон орнууд болох Австрали, Япон, Их Британь зэрэг орнууд нөлөөлөөд энэ улсуудад Huawei-гийн 5G сүлжээг нь хоригдсан байд юм байна. Гэхдээ зарим улс буюу Герман Huawei-гийн эрсдлийг бид нар удирдах хянах боломжтой байна гэж үздсэн байд юм байна. За тэгээ гол үйл явдлуудын цаг хугацааных нь баримжаагаар ингэж дүгнээд шууд нэг юм мэдээлэл өгье. Энэ асуудал нь яг тэгэхээр нэг олон жилийн туршид үргэлжилсэн болохоор ойлгомжтой байх үднэс те. За 2012 онд ингээд Америкийн нэгдсэн улсын конгресс Huawei-г Хятадын засгийн газар холбоотой байж магадгүй байна гэд ингээд дүгнэлт гаргаад Америкийн нэгдсэн улсын сүлжээнд ажиллахыг нь хориглох зөвлөмж гаргачихж байгаа. За 2017 онд Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яам нь Huawei-гийн тоногдох хөрөмжийг огт ойрхон байхгүй те ашиглуулахгүй хүмүүстэй огт бүр хавтуулахгүй гэд ингээд хориглолцож байгаа. 18 онд нь Америкийн нэгдсэн улсын засгийн газар Huawei-г Ираны эсрэг тавьсан хоргийг нь зөрчсөн гэдэг үндслээр буруутгаад 18 оны 12 сарын 1-нд нь Huawei-гийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг Канада улсад баривчлуулсан. 18 онд. За 19 онд Америкийн нэгдсэн улсын худалдааны яам Huawei-г Entity List-д оруулдаг нөгөө эдийн засгийн байдлаар хориглож ин тэ. Одоо Huawei-д ямар нэгэн технологи юуш нийлүүлэхгүй байх ёстой ийм үүргийг өгсөн байдаг. За Huawei компани Америкийн нэгдсэн улсын засгийн газар шүүхэд өгсөн боловч одоо Америкийн талд шийдвэр гардаг. За 2020 онд Америкийн нэгдсэн улс Huawei-д тавьсан экспортын хоригоо чангатгсан байдаг. За тэгээд үүнийгээ юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр Huawei гэдэг компаниг үндэсний аюулгүй байдалд нь занал хийлэл үзүүлсэн этгээдэй гэж зарласан. За 2021 онд Мэн Ванжоугийн хэрэг шийдвэрлэгдэж тэрээр Хятад руугаа буцдаг. Гэхдээ одоо Huawei компанид тавьсан хориг нь үргэлжилсээр байгаа. 2023 онд Америкийн нэгдсэн улс Huawei-гийн чип нийлүүлэлтийг бүрэн зогсоосон. За үүнийх нь хариуд Huawei гэдэг компани өөрийнхөө технологиг хөгжүүлж ирсэн. За ер нь цаг хугацааны дарааллын хувьд бол иймэрхүү процесстэй явагдаж байгаа. За Америкийн нэгдсэн улсын бодлого бол энэ Huawei компаниг үндсэнд нь үхэлтэн хүргмээр байсан боловч харин одоо Huawei бүр амьд үлдэхээр барахгүй өөрсдөө ингээ бие даасан технологи өгүүлбэрлээд өөрсдийн технологийн хараат бас бие даасан байдлаа улам бэхжүүлээд явж байгаа гэж хэлэхэд болно. За энэ хэргийн хамгийн гол драматай хэсэг болох нөгөө Huawei-гийн CFO үүсгэн байгуулагчийн нь охин Мэн Ванжоуг 2018 оны 12 сарын 1-нд Канада улсад баривчилсан үйл явдал бол гол драма нь байдаг тий. 2018 оны 8 сарын 22-нд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн шүүх Мэн Ванжоуг баривчлах шийдвэрийг хамгийн анх гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл баривчлагтахаас 4 сарын өмнө те шахуу шүүхэн шийдвэрийг гаргасан байгаа байхгүй Америкийн нэгдсэн улсад. Тэр шалтгаан нь юу вэ? За үндсэн нь болохоор Huawei-гийн охин компани болох Skycom гэдэг компани нь Иранд бизнес бас үйл ажиллагаа явуулдаг байсан юм байна. За Мэн Ванжоу 2013 онд HSBC компани банк штэ тэ банкны удирдлагуудтай уулзахдаа энэ тухайга худлаа хийсэн гэж байна. Skycom гэдэг компани энэ Иранд үйл ажиллагаа явуулдаг гэдэг талаараа худлаа хийсэн учраас одоо Skycom нь Америкийн нэгдсэн улсын хоргийг зөрчиж энэ HSBC банкыг эрсдэлд оруулсан гэдэг хэрэгт бургутгагдаж энэ Мэн Ванжоугийн эсрэг эрүүгийн эрг үүсгэсэн байна. За тэгээд энэ нь одоо US sanctions on Iran гэдэг энийгээ зөрчсөн. За тэгээд банкны залилан хийх гэж оролцсон. Банк fraud хийх гэж оролцсон. Гэх мэт ийм эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан байгаа. За энэ хэрэгт нь бол ганцхан Huawei ч биш Америкийн нэгдсэн улсад байдаг энэ компани охин компаниуд нь ч гэсэн бүгдээрээ хомрогонд нь ордог.
2018 оны 12 сарын 1-нд Мэн Ванжоу Ванкувер хотын нисэх буудалд Vancouver International Airport-д одоо Хонконгоос Мексик руу нисгээр ингэ дамжин нислэг хийх гэж ах үед нь Америкийн нэгдсэн улсын хүсэлтээр Канадын цагдаа нар баривчилж авдаг. За энэ нь Канадын одоо экстрадицийн тухай хууль буюу нөгөө хэрэгтэн солилцооных шүү дээ, тийм ээ. Явагдсан юм төр баривчлах ажиллагаа бол байсан. За энэ экстрадиц гэдэг нь нөгөө түрүүнд өмнөх өөр нэвтрүүлгээр хоёлаа ярьжсэн да, тийм нөгөө Монгол ээжийн талаар одоо нэг улс нь тухайн улсдаа хин нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн эсвэл одоо үйлдсэн гэж үзэж байгаа. Эсвэл энэ хүнийг ингэж шалгах, тогтоох шаардлагатай байна. Эсвэл энэ хүн гэм буруутай учраас шийтгэлийг нь ногдуулах хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэх юм бол нөгөө улсад хүсэлт гаргаад ингээд тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх энэ процессыг хилээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ гэхдээ зөвхөн олон улсын гэрээний үндсэн дээр явагддаг. Эсвэл хоёр улс хоорондоо харилцан тохиролцсон ийм гэрээтэй нөхцөлд хэрэгждэг ийм нэг олон улсын эрх зүйн ойлголтоо экстрадицийн одоо хүсэлт гэж, тийм ээ. За яг энэ хүсэлтийн дагуу одоо баривчлах үед Канадын хилийн хамгаалтын агентлаг одоо энэ Мэн Ванжоог шалгаад гар утас электрон тоног төхөөрөмжүүдийг нь хурааж аваад нууц өгмөг бүгдийн шаардаад ингээд их л сүртэй дуйлантайгаар баривчилж авсан. Баривчлагдсны дараа Мэн Ванжоо нь Алуэт гэдэг эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт хоригдчихсэн ч 2018 оны 12 сарын 11-нд British Columbia-ийн дээд шүүх одоо түүнийг батлан даалтанд гаргахыг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл гэрийн хорионд байлгахыг зөвшөөрсөн. За тэрээр одоо 10 сая Канада долларын барьцаа төлөөд Ванкувер дахь байшиндаа гэрийн хорионд орсон. За тэгээ хөлөндөө нэг цахим хяналтын гав байдаг шүү дээ, тийм байдалтайгаар ингээд байж исэн. За Америкийн одоо нөгөө Department of Justice 2019 оны 1 сарын 28-нд Мэн Ванжоог албан ёсоор буруутгасан байдаг юм байна. За гол буруутгалууд нь юу байсан бэ гэхээр одоо bank fraud буюу одоо банкны заллан санаатаагаар заллан хийх гэж оролцсон мөн хуйлдаан хийсэн гэж нэг conspiracy to commit bank fraud гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр банкны заллан хийх гэж ингэж хуйлдаан зохион байгуулсан. За тэгээд wire fraud буюу одоо нөгөө заллан тэгээд хуйлдаан. За олон улсын эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийг зөрчсөн бас хуйлдаан гэж байгаа. International Emergency Economic Powers Act энийг зөрчсөн гэдэг. За тэгээд мөнгө угаах хуйлдаан хийсэн гэж. За ийм үндслүүдээр буруутгасан. 2019 оны 1 сарын 29-нд Америкийн нэгдсэн улсын албан одоо Америкийн нэгдсэн улс Канада руу албан ёсоор энэ экстрадицийн хүсэлтэд бол илгээсэн. За Канадын шүүх 2019 оны 3 сарын 1-нд нь экстрадицийн үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн байдаг. За одоо энэ хүсэлтийг нь хүлээж аваад одоо ингээд яг энэ хүсэлтийг нь хэрэгжүүлэх үгүй юу гэдэг дээр шийдвэрлэл гаргах нь шүү дээ, тийм. За энэ шүүхийн сонсгол нь British Columbia дээд шүүхэд явагдсан Канадад, тийм. За гол асуултууд нь юу байсан бэ гэхээр за double criminality буюу одоо давхар гэмт хэрэг зүйлчлэл энэ дээр байна уу гэж. Америкийн нэгдсэн улсад буруутгагдж байгаа энэ буруутгал гэмт хэрэг нь Канада улсад бас гэмт хэрэг мөн үү биш үү? Энэ нөгөө нэг ярьжсэн шүү дээ, тэ нөгөө аль улсдаа энэ гэмт хэрэг мөн үү биш үү гэдэг нь чухал байна гэд. За үүнийг бол шалгаад 2020 оны 5 сарын 27-нд шүүхээс энэ шаардлага нь хангагдж байна. Энэ бол хууль бос үйлдэл гэж гаргасан байна. За тэгээд одоо нөгөө процессing алдаа байна уу гэж Мэн Ванжогийн өмгөөлөгчд хүсэл гаргаад энэ түүнийг баривчилсан энэ үйл явц нь өөрөө маш их процессын алдаатай байсан. Америкийн нэгдсэн улсын хүсэлт нь өөрөө улс төрийн шинжтэй за мөн бидний мэдих ёстой байсан нотлох баримтуудыг нуусан байсан гэдэг ийм маргааныг гаргаж ирсэн. За 2020 оны 10 сард шүүх өмгөөлөгч нарын гаргасан зарим шаардлагыг нь хүлээж авсан байдаг. За HSBC-гийн баримт бичгийг өмгөөлөгч нар мөн бас шаардсан байдаг. Эдний талаас гаргаж ирж байгаа нотлох баримт нь бас шаардлагатай шүү дээ. Энд чинь гол үндэслэл нь тэднэрт худал мэдээлэл өгсөн заллин хийх гэж оролцсон гэдэг учраас тэгээ. За үүнийг нь 2021 оны 4 сард Хонконгийн шүүхээс зөвшөөрсөн байдаг юм. HSBC-гээс бичиг баримтууд гаргуулъя гэдэг. За тэгээд энэ шүүхийн сонсгол 2021 оны 8 сард дууссан байдаг юм байна. Huawei компани Канадын засгийн газрыг мэдээж
буцаага шүүхэд өгсөн байдаг. Гэхдээ амжилт бол олоогүй. 2021 оны 9 сарын 24-нд Мэн Ванжоу Америкийн нэгдсэн улсын шүүх яамтай одоо шүүхийн хэрэг үүсэхийг хойшлуулах юм гэрээ байгуулсан маа. Хэрэгээ хойшлуулах юм гэрээ байгуулсан. Тохиролцоо хийсэн л гэсэн үг үндсэндээ. За энэ гэрээн дээрээ юу гэж тохиролцоо хийсэн гэхээр за HSBC банкнд худал мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрсөн ч гин буруугүй гэдэг байр сууриа хэвээр үлдээсэн юм гэрээ байгуулсан юм байна. За тэгээд үүний дараа Канадын шүүх экстрадицийн үйл явцыг нь зогсоогоод Мэн Ванжоу хятад руугаа буцсан юм байна. Америк руу л ерөөс очоогүй юм биш. Очоогүй. Шууд Канадад тэнцээ нөгөө гэрийн хорионд байгаад байгаа шүү дээ, тэ. Энэ Канад ч хүсэлтийг нь шууд хүлээж аваад ингээд Америк руу шилжүүлээд өгөх гин буруутаад ингээд яачих юм бол явчих гээд байгаа. Гэхдээ тэрний наан нь Америктэй тохиролцоо хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр Америк руу яваагүй гэсэн үг. Тэгээд асуулт байна. Гэрийн хорой гэж штэ. Наа чи Канадад байгаа хүн. Канадад гэргүй бол яах юм? Одоо тэг яа гэм ба мөнгөтэй уучраа болгоо л үдээ. Тэгээд таг мөнгөгүй хүн гэж бодъё л та. За чамаа гэрээ хоригоор шийтгэлээ гэчлээ. Орон гэргүй хүн байвал яах вэ? Гэхдээ тэгээд тэр чин тийм хүнийг гэхдээ юу яахгүй бах. Орон зайлах эрсдэлтэй үнийг бол тэгээд гэрийн хорионд ч юм барахгүй бах. Тэгээ ялангуяа тэр хүн чинь тэгээ гараад хайчих юм. Эргээд нөгөө хүнийг чинь цагдаа нар олох юм уу? Зүгээр гудамжинд гаргаад тавьчих юм бол энэ чинь дахиад цагдаа энэ хууль шүүхийн байгууллагт нь өөрт нь эрсдэлтэй болчих учраас бараг л тийм шийдвэр гаргахгүй хаа. Хин саяны бүсгүй шүү дээ тий. Энэ Канадад гэргүй байсан бол яах вэ гэдгийг сонирхол байна л та. За хэрэгтэй хамаагүй зүгээр л сонирхлыг үдээс. Гаргачихл байсан байх гэж бодож байна. Барьцаагийн төлжиж байгаа тэгээд буудал байд юм уу? Байр түрээсэлт юм уу? За тэр житэрийн санаа зовч асуудал биш үү? За ингээд Мэн Ванжоу ямартайч хятад руугаа буцдаг. 21 оны 9 сарын 24-нд. Бараг 3 жил болсон байна тий. За энэ хугацаанд хятад улс зүгээр огт байгаагүй. Энд бид нар бүгдээрээ мэддэг кино шиг юм болдог те. Канадын хоёр Майкл гэж байгаа штэ. Хоёр Майкл гэдгээр алдартай. Майкл Ковриг болон Майкл Спауэр гэдэг хоёр залууг яг энэ Мэн Ванжоуг баривчлахад яг зэрэгцүүлээд энэ 2018 оны 12 сард баривчилдаг байхгүй юу? За тэгээд энэнийг хүмүүс олон улс даяар юу гэжсэн гэхээр нөгөө hostage diplomacy буюу одоо барьцааны дипломат хийсэн. Нөгөө хятадын нэг иргэнийг ингээ баривчилчлаа штэ Канадад. Тэнгүүд нь яг зөрүүлээд зэрэгцүүлээд шууд Канадын хоёр иргэнийг баривчлаад авчихсан ийм үйл явдал болдог. За тэгээд энэ хоёр залууг бол 2018 оны 12 сараас 2021 оны 9 сар нөгөө Мэн Ванжоуг суллагдах хүртэл хугацаанд ойролцоогоор 1000 гаруй хоног хятадын 20 ангид байлгасан. За энэ хоёр залууг одоо ямар үндслээр баривчилж авсан бэ? Ямар учиртай ер нь хүмүүсийн яагаад энэ Мэн Ванжоутай ингээд тэ барьцаа болгож энэ хоёрыг барьсан бэ гэдэг талаар нь бас жоохон дурдъя. Майкл Ковриг гэдэг залуу байна. За энэ бол Канадын гадаад харилцааны яамд ажиллаж исэн юм хуучин дипломат хүн юм байна. За баривчлагдах үедээ олон улсын хямралын бүлэг гэж нэг юм нэртэй олон улсын төрийн бус байгууллагт зүүн хойд Азийн ахлах зөвлөхөөр ажиллаж исэн юм хүн байна. За тэгээд энэ бол энэ ICJ-ийн дэлхийн зөрчил мөргөлдөөнийг одоо судалж шийдвэрлэх чиглэлээр юм нэг судалгааны чиглэлээр ажилладаг байгууллага юм байна л та. За энэ Ковриг хятадд ажиллаж байхдаа энэ улс төр эдийн засаг аюулгүй байдлын талаар ийм судалгаа хийдэг ийм хүн байсан. За тэгээд 2018 оны 12 сарын 10-нд Бээжин хотод баривчлагдсан. За тэгээд энэ залууг шүүх хурал нь хаалттай болоод ингээд тагнуул хийсэн гэдэг юм үзлэр шийдвэр гарсан. Гэхдээ яг ямар юу тагнцсан те ерөөс ямар ч нотлох баримт болон бусад мэдээлэл нь огт ил болоогүй. За нөгөө залуу энэ Майкл Спауэр гэдэг энэ залуу болохоор бизнесмен хүн юм байна ерөнхийдөө. За тэгээд соёлын солилцооны үйл ажиллагаа зохион байгуулдаг. За энэ хойд Солонгостой ийм их нягт холбоотой хүн гинэ. Хойд Солонгостой холбоотой тийм бизнес янз бүрийн үйл ажиллагаа хийдэг энэ Pictou Cultural Exchange гэдэг нэртэй нэг байгууллага үүсгэн байгуулад энэ хойд Солонгос руу аялал жуулчлал хүртэл зохион байгуулдаг. За тэгээд энэ Ким Жон Унтай одоо хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хувийн харилцаатай
нэгэн юм байна. За тэгээд нөгөө нэг NBA-гийн тоглогч нөгөө Деннис Родманыг хойд солонгос руу дагуулж явсан хүн гэдгээр энэ Майкл гэдэг хүн алдартай юм байна л та. За тэгээд хятадтай ямар холбоотой юм гэхээр энэ Spower гэдэг энэ залуучин хятадын энэ яг хойд солонгосын хилтэй их ойрхон байрладаг нэг Дандун гэдэг нэг хотод амьдардаг юм байна л та. За тэгээд энэ хятад хойд солонгос хоёрын хоорондох энэ бизнес соёлын уулзалтуудыг зохион байгуулдаг ийм Канад залуу байгаа. За тэгээд үүнийг нь хятадууд хятадын төрийн нууц төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож тагнуул хийсэн гэдэг үндслээр буруутгасан. За зарим их сурвалжид дурдсанаар энэ залуу энэ Майкл Spower гэдэг залууг Ковригт мэдээлэл дамжуулж өгдөг дамжуулагч нь байсан гэж бас дурдсан байд юм. Гэтэ бол аль бисны нотлого байхгүй. За тэгээ 2018 оны 12 сарын 10-нд Дандун хоттой баривчлагдаад 2021 оны 8 сард хятадын шүүхээс 11 жилийн хорих ял сонсоод ялаа бол авсан. Гэхдээ тэгээд удалгүй нөгөө Мэн Ванжоугийн хэрэгтэй холбоотойгоор нөгөө Майклтайгаа хамт ингээд суллагдаад эх орондоо бутсан юм байна энэ залуу. За тэгээд энэ сүүлд нь энэ Spower гээд залуу Канадын засгийн газрыг шүүхэд өгөхөөр төлөвлөж исэн ч гэсэн 2024 онд одоо засгийн газартайгаа тохиролцоонд хүрээд нөхөн төлбөр авсан гэдэг ийм бас мэдээлэл байна лээ. За эдгээр энэ хоёр хүний баривчилгааг Канада, Америк зэрэг ер нь дэлхийн 50 гаруй улс оронд энэ хятадын баривчлага бол тийм дураараа ашигласан дур зоргоороо ингээд дурын хүнээ ингээд баривчилж авсан үйл ажиллагаа байна гэж буруу шааж исэн тий. За хятадын засгийн газрыг бол энэ нөгөө Мэн Ванжоугийн юутай юу гэдэг баривчлагдсан үйл явдалтай шууд холбоотойгоор ийм хостэж хийж байна. Барьцаа хийж байна гэж бол тэр даяараа дэлхийд даяараа л ер нь буруутгаж байсан да. Тэгээд хятад бол үүнийг үүсгэх нь тодорхой те. Үгүй энэ хүмүүс бол бид нар яг өөрсдийн хууль тогтоомжийн дагуу хян шалгаад ингээд явж гинэ гэд. Гэхдээ л одоо эргээд харах юм бол Вэнжоу хятад руугаа бутсан нөгөө Канадын хоёр иргэнч яг тэр цаг хугацаанд суллагдаад ингээд зэрэг баг ингээд солилцоод явсан болохоор бараг л тэр экстрадишн чиний болчихж байгаа юм шиг. Тийм ингээд болсон явдал нь тэр л юм шиг байгаа юм те. Энэ тэгээд юу ял өгцөн байгаа шүү дээ. Суллахтаа өршөөс юм уу, цагаатгсан юм уу? Юу болсон? Одоо яг тэр талаар нь бол мэдэхгүй байна. Ямар ч тач ингээл хооронд нь солилцоол ингээд онгоцоор наашаа цааш ингээд зүрүүлсэн юм шиг байлаа шүү дээ. Тэгээ хоёр том гүрэн одоо бас нэг талаар айгүй амар байгаа зү те. Тий. Яаж амьдрах юм бэ гэдэг чинь л юм байхгүй. Тэгээ одоо нөгөө нэг хүмүүс хэрвээ санддаг бол нөгөө Владимир Путин Монголд ирсэн чинь тэр нөгөө Украины дайнаас хойш ирсэн шүү дээ. Тэгсэн чинь наадгайгаа баривчил Монгол улс бол олон улсын гэрээний дагуу үүрэг хүлээсээ итгээд инээ тэрэгээд ингэсэн дээ те. Тэрнгээр л бодох манай Монгол улс чинь хөөрхий те. Хэрвээ за Владимир Путин биш зөө өөр зүгээр хин нэгэн тийм дипломат ажилтныг бид нар бариад авчих юм бол манай улсын иргэд яах вэ? Энэ бид нар чинь тэгэж хостеж хийх хэмжээний ус бас биш байхгүй та. Одоохондоо биш үү? Тий, одоохондоо биш ээ. Тэгэхээр энэ гадаад улсын энэ бодлого дипломаси гэдэг бол маш аюултай аимшигтай зүйл. Шууд тухайн улсынх нь жирийн ард иргэдэд ингэж үдүн хэмээн тий ингэж нөлөөлж идэг аимшигтай зүйл юм шиг санагддаг юм. Амар. Тий. За тэгээд хоёулаа нэвтрүүлгийн цаг үнээс ер нь дуусч ин газ товчлоодох юм. 2019 оны 5 сард Америкийн нэгдсэн улсын худалдааны яам Huawei-г Entity List-д оруулсан гэж түрүүнд хоёулаа дурдсан те эдийн засгийн хоригонд оруулсан гэд. За энд бол энэ Америкээс ингэж янз бүрийн эд тоног төхөөрөмж гэдэг юм уу эд анги нийлүүлэхээ хориглосноос нь хойшоо Huawei компанид ойролцоогоор 33 тэрбум $, алдагдал учирсан гэж үздэг юм байна. Гэхдээ Huawei компани ч одоо тэрнээсээ сургамж аваад өөрсдийнхөө нэг Harmony OS гэдэг нэг юм үйлдвэрлэлийн системийг за тэгээд Kirin X90 гэдэг нэг чип өөрсдөө үйлдвэрлэдэг болцсон байгаа даа. Тэгээд энэ нь бүр гүйцэтгэлээр Apple-ийн M1, M2 чипүүдийн хооронд гэж. За Intel-ийн i7 процессортой тэнцэх хэмжээний гүйцэтгэлтэй тийм чип гаргаад татсан гэж байгаа байхгүй юу? Ачааллах хугацаа нь хурдан, AI функцтэй, тэгээд эрчим хүчний хэмнэлт нь илүү өндөр байдаг гинэ. Тэгэхээр
одоо эрчим хүчний хэмнэлт нь өндөр байна гэдэг чинь аюу тум бас үзүүлэлт юм шиг байгаа юм. Яг тэгэхээр нөгөө батарей барилт ч гэдэг юм уу тэр зарцуулалт нь те. Энэ хараа нэг л компани штэ энэ чинь. Тэнгүүд нэг компани асуудал гарлаа ингүүд асуудлыг тэр доор нь олж харангуутаа шийдвэрлээд ингээд өөртөө хинээс ч хамааралгүй ингээд болчих чадчих жоох. Би сая Монгол улсаагаа бодлоо л эрчим хүч байхгүй. Тэгээд цахилгаан станц барих ганц шийдэл нэ. За нарны эрчим хүч ашиглах шийдэл нэ гэд шийдлүүд нь бэлэн байгаадах чинь одоо болтол хийхгүй бүхэл бүтэн улс бүр наад талаар чи ярих юм бол зүгээр нэрээ асар ярих юм байдаг зүгээр бүр за тэр том эрчим хүч цаашаа бүр үнэхээр бүр арайчтэй тэр монгол хүнээс харуул ухаанд итгэдэг гэдэг үг ер нь бол нэг юм аргаа барсандаа хэлсэн үг юм шиг надад хайдаа санагддаг. За тэгээд энэ одоо ингээ хятадыг баахан магтаад ингээд монголоо муулаад байгаа юм шиг болчлаа тий. Зүгээр эндээс сургамжил авах гэсэн юм аа. Нөхцөл байдал нь яг ийм үнэн байгаа юм чи яах юм чинь. Бүтээд хятадаа магтуулахгүй л өөрөөсөө мундаг байцгаал. Ганц цахилгаан станцаа барьж л та тийм. 40-50 жил ярьлаа шүү дээ. Үнэ. Намайг төрөхөдөл ярьж ирсэн. За тэгээд хятад болвол ингээд одоогийн байдлаар энэ Huawei гэдэг компани чинь монополдсон хятад хүмүүс бүгдээрээ л ер нь Huawei-гээ барьдгийн байлээ. За тэгээд би одоо хятадд сурч байгаа шүү дээ тий. Бүх оюутнууд нэг ийм хэмжээтэй ийм нэг Huawei-гийн юм нэг таблеттай одоо MatePad энэ төр гээд гарцсан юм билээ. Нэг Surface шиг. Тэгээд байнга л тэрэндээ хичээл үзээл тийм онлайн хичээлүүд ч ямар ч их явдгийн. Тэгээд тэрэн дээр бүх ном дэвтэр бүхэл юм онлайн болсон юм шиг байна. Тэгээд энэ бүх юмыг энэ Huawei гэдэг компани бол монополддаг юм билээ. Бүр үнэхээр дийлдэхгүй болсон юм бэ нэлээ. Тэгээд ийм компани байна. Тэгээ одоо ч гэсэндээ ер нь хүмүүс ингэж хятадыг ингэж боддог штэ тий. Хятадын энэ бодлого нь үргэлж юм далд байдлаар ажилдаг аа. Тэгээд энэ хятадын энэ компаниуд те ганц Huawei биш маш олон компаниуд дэлхийд даяар ажиллаж байгаа. За энэ бүх компаниуд төрдөө буцаад ямар нэгэн байдлаар ингэ үйлчлэх ёстой. Ямар нэгэн байдлаар тийм тагнуулын мэдээлэлзэдэд буцаж ингэж тайлагнах ч гэдэг юм уу те. Ийм үүрэгтэй байдгаа гэж ингэж үздэг. За төрөн ч ингэж компанийгаа хэрвээ тэрнтэй хамтарч ажиллахгүй бол ингэ шахдаг гэж бол таамагладаг. Энэ бол таамаг шүү те. За тэгээд энэ Huawei болон Америкийн энэ хооронд үүссэн асуудлыг зарим хүмүүс энэ Америкийн нэгдсэн улсын одоо олон улсын хуулийг бусад улстай ингэж тулгадгийн нэг юм жишээ болсон гэж бас үздэг. Хятадыг ингэж тулгах гэж үзсэн боловч тэгээд хятад бол үндээс бүр шал өөрөөр гараа авчлаа л да. Тийм. Ийм сонирхолтой л түүх юм байна лээ. Үнэхээр сургамжтай л мэдээлэл байлаа сая бол нэр. Одоо чинь ингээд технологи бол ерөнхийдөө улс төрийн зэвсэг болчиход байна шүү дээ. Маш аимшигтай. Ийм улс дэлхийд даяар ийм болчиход байдаг. Бид нар энэ технологийн дайман одоо юун технологийн дайм гар утсаас бүр ашиглаж чадахгүй. Гэтэ бас нөгөө талаар энэ технологийн хараат байдлаас бас айгүй болгоомжлох хэрэгтэй юм шиг байгаа байхгүй. Гэхдээ одоо хараат байдалд орохгүй гэд бид нар бас яах юм бэ? Өөрсдөө байхгүй юм чинь. Тэгээ бас нэг юм хүмүүс сошиал дээр их яриад байгаа штэ. AI л гэдэг одоо баг уртгаа харж чадахгүй байж яасан гэл шүүмжлээл байгаа. Технологи нэвтрүүлэх гэж оролцсон оролдлогуудыг бас аягүй шүүмжилж байгаа л да. Гэхдээ бид нар өөрсдөө байхгүй юм чинь туршиж үзчихэж оролдож ижил сайжруулж явах бах. Ер нь бол те алдаа мадаг гарч л таарна. Тэгэхээр энэ бүхнийг ингээ яваа инх юм байна, тэх юм байна гэж явахгүй бол гинт нэг өдөр бид нар супер технологи оруулаад ирээд те явахгүй да тийм бол байхгүй. Гэхдээ алдаа мадаг гарч л таарна. Гэхдээ ингэж бодоод ганц анхаарах юм нь энэ төр засаг манай мундаг дарга нар маань ард иргэдээс гаргаж байгаа нэг шүүмжлэлүүд байна. Зарим нэг асуудлууд те. Одоо тодорхой баймаар байна. Ямар нөхцөл яах юм бэ гэдгийг ядаж тодорхой байлгачих юм бол хүмүүс чинь тэр дэг журамдаа орох нь байна. Нөгөө ажиллах гээд байгаа AI маань одоо юу гэдгийг ойлгомжтой болох гэдэг байгаа байхгүй тий. За өөр бусад энэ нөгөө систем ашигласан зөндөө олон үйлдлийн одоо технологи ашигласан юмнууд гарч ирж штэ тий. Нөгөө бүр төрийн үйлчилгээтэй холбоотой. Энэ бүх юмоо ингээд
маш тодорхой байлгаад тэгээд ард иргэдээсээ санал хүсэлтийг нь эргээс сонсдог байгаа ч. Тэгэхгүй ингээд нөгөө сонсохгүй байгаа нүдэн балаа чихэнд үлийн нэг мундаг юм нэвтрүүлсэн гэдэг ингээд хайчгаар чинь тэр чинь ингээд дундаа замхраад айлж биш болчоод байгаа нь айгу харамсалтай байдаг байхгүй. Тэрнээс биш бид нар ингээд супер дупер юм гинт нэг өдөр Монгол улстай нэвтрүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхгүй алдаа мадаг гарна гарсаар л байх бах. За энийг нь л ингээд засаж залруулад явах нь чухал гэдгийг л одоо манай дарга нар маань ойлгосоо тийм ээ. Тэгээ одоо энэ хятадын энэ том юм гэж одоо юуг нь ярих вэ? Тий. Хятад үзэгдэхгүй мундаг болсон байна гэж хэлээ. Тэр жолоочхоо такси макси бүр хурцлахгүй дэлгүүр мэлгүүр юу гэдэг бүгд бүр энэ төгс утгаараа байна гэж. Тий. Манайх нэг замын AI нэвтрүүлэх гэж л бөө юм болцоож байгаа та. Өө харин тийм би бас тэн дээр одоо хүртэл ойлгохгүй байсан да тэр нэр. Харин тийм. Яг юм баггүй тодорхой биш. Тодорхой биш байгаа даа болохоор. Миний зөв юм уу AI-ийн зөв юм уу мэдхээ болчиход байгаа байна. Энийг л ингээд тодорхой болгоо явуучих юм бол хүмүүст ойлгомжтой болчихно. Манай AI-д нь өөрт нь ч орон амруулахгүй тийм. AI ч өөрөө гайхсан. Харин тийм. Яг гэдэг юм бэ. Одоо ганц тодорхой юм тэр нэг зогс шугмын ард зогсгол их тодорхой байх шүү. Тэрийг хараад бахархалтайгаар яриад байгаа энэ чинь хартаа яг зогсож байгаа зү. Тэгээд нэг юм дээр нэг үйлдэл дээр одоо бас хэдэн удаа тийм торгол ирэх хэвээр юм бэ. Тэр мэр бас ингэ жоохон алдаанууд бас байгалах шүү гэлээ. Тийм. За. Хоёулангийн цаг дууссан байна. Баярлалаа гээ. За сайхан боллоо сүлээс. Хүмүүлгээр яадаг гэдэг шүү. Тийм. Өстой сайхан юм аа. За өнөөдрийн дугаарыг маань худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи болон Од мөндөр суугийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 стилхны Од мөндөр хажуугаар хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.